Хотогт Мань Озрын говь сайхан нь 1979 оны 11-р сарын 28-ны өдөр Дорногов аймгийн Сайн Шанд хотод төрсөн. 1997 онд Эрдэнэт хотын 10 жилийн 4-р дунд сургууль, 2002 онд шинжлэх ухаан технологи их сургуулийг хүнсний технологич инженер мэргэжлэр бакалавр, 2004 онд шинжлэх ухаан технологи их сургуулийн хүнс биотехнологийн сургуулийг хүнсний аюулгүй байдал, чанарын менежмент мэргэжлэр магистр, 2009 онд Англи улсын Лондон South Bank их сургуулийг тус хүнсний чанар аюулгүй байдал мэргэжлэр магистр зэрэг тус хамгаалсан. 2013 онд Монголын Royal Academy-д суралцж төрийн удирдлагын магистр зэрэг хамгаалсан. 2016 онд их засаг олон улсын их сургуулийг эрхцүүч мэргэжлэр бакалавр зэрэгтээ төгссөн. Эрхцүүч инженер технологич мэргэжилтэй, англи, орос хэлтэй. Таны нэр бас над их содон сонсогдож байна. Говь сайхан тий. Та говийн хүн байна. Тэгээ говь нутагч ямар үлээ сайхан. Тэгээ энэ утгаар нь би зүгээр тайлж ойлгож байна. Та өөрийнхөө нэрийг бас тайлж хэлээж анх хэн өгжив. Одоо ингээд нэрийг тань ингээд хэлэхээр бас танд тий их содон санагддаг. Манай аав ээж Дорногов аймагт бас ажиллаж амьдарч байсан залуудаа. Тэр үед бас ханга хүмүүстэй өөрсдөө ханга хүмүүс. Ханга Хөсгөл аймгийн хүмүүс. Тэгээд Дорногов аймагт одоо томилтоор барилгын цэргийн улсууд Дорногов аймагт ажиллаж амьдарч байхдаа бас би төрсөн. Тэгээд манай хүмүүс одоо ханга газрын хүмүүс говь газар ирээд говь газар ямар сайхан юм бэ одоо энэ уужим тэн хүн ийм сайхан газар байт юм бэ гэд тэгээ говь сайхан гэдэг нэрийг өгсөн. Манай дүүд болохоор говь эрдэнэ гэдэг нэрийг өгсөн. Ингээ битээч одоо насаараа бас говь газрыг одоо магтан дуулж явж байгаа. Манай аав чинь цэргийн хүмүүс ингээд Монгол улсынхаа бас аль сайхан байгальтай нутаг орнуудаар зөндөө явлаа гэдэг байгалийн сайхныг л харж биширж дээрэс нь бас Дорноговт төрсэн Дорногов нутгаараа бас ингэж бахархаж биширж явдаг. Цэргийн хүмүүс ч бас онцгой шүү дээ. Ягштал амда юу гэдэг тушаалаа биелүүлдэг, дээрээ хэлсэн үгэндээ үнэнч байдаг, ёс журамтай байдаг. Тэгэхээр тэр аавын хүмүүжил өөртөө нь мэдээж байгаа байна. Байлгүй яг би ч одоо ингээд дандаа цэргүүд дотор ер нь бол миний баг нас чинь өссөн. Тэгээд л цэргийн хүмүүсийн одоо зарчмаар оногч нь одоо маргааш тийшээ нүүл маргааш тийшээ нүүл. Яг л нүүн тий. Яг л нүүд тэгээд нэг сургууль дөнгөж ороод байж итэл гинт манайх тийшээ нүүх болсон гэдэл тэгээд нүгэл явдаг. Тэгээд л голцоо цэргүүд дээр одоо барилгын энэ цэргийн машинууд дотор одоо ингээл шороо хайрхан зөөгөл явхад тэнд одоо кабинд ингээл явж идэг. Тийм л хөөхтөл. Нийслэлийн иргэн болоод ороод ирсэн түүх бас сонирн байна тий. Та тэрийг хуваалцаач. Ямар тохиолдолд орж ирээд Улаанбаатар суурь шүү. За миний хувьд ч одоо Дунд ангиас гэх юм уу Дархан хотод бас амьдарч байсан, сурч байсан. Сүүлд одоо 10 дахь анги Эрдэнэт хотод 10 жил төгссөн. Тэгээд улмаар техник их сургуульд, тухайн нэршлэр техник их сургуульд хүнсний технологич инженер гэдэг ангид элсэж орсон. Тэгээд хотын оюутан болоод 1997 онд одоо яг энэ одоо манай 1-р хорооллын 34-р байранд одоо энэ хавьд байна уу? Энэ яг энэ дээр. Ийш байж. Тэгээд авгахында оюутан болоод суурьсан ирж байсан. Тэгээд тэр цагаас хойш одоо хотын тэр дундаа одоо сонгоны хайрханд өргөтэй ажил амьдралаа. Анх оюутан болж ирж байсан газараа өнөөдөр бас ажиллаад амьдраад ингээд л явж байна. Би 1-р хороолоор эрдгэлдээ ирж чад явдаг. Тэгээ яг энэ хэсэгт би яг анх удаа ирсэн. Энэ орчингоо та нарыг дүрсэлж хэлээч. Та энд өссөн хүн шүү дээ, тий? Одоо сүүлийн үед ер нь одоо ийм гоё зай талбайтай тогтчлолтой одоо бүр сүүлд баригдж байгаа хотгонууд ч гэсэн ер нь ийм газар ер нь бол байхгүй шүү дээ. Одоо манай 1-р хороолч нь одоо яг ингээд нөгөө байрнуудынхаа дундх нөгөө хүүхдийн тоглоомын талбай энэ юм хоёрс ингээд тэр чигээр нь аваад үлдсэн. Тэгээд сүүлийн жилүүдэд бас энэ талбайгаа тогтжуулах, орчноо сайжруулах ийм ажлууд бас эрчимтэй хийгдэж байгаа. Анх одоо би ингээд 97 онд 34-р байранд ирээд ингэж явчих. Би одоо тэр үе санддаг. Тэр үед чинь за яг ингээд эдийн засаг юу яатсан одоо солигдсон шинийгэм ингээд эхэлчихсэн ингээд яг нэг хэсэг бас хорооллын манад ингээд өнгө үзэм жоох муудсан гэсэн тиймэрхүү үе байсан. Одоо сүүлийн жилүүдэд бас энэ нийслэл дүүргийн хөрөнгө оруулалтууд нэмэгдээд бүтээн байгуулалтын ажлууд хийгдээд дээрээс нь энэ сөөхүүд маань бас сайн ажилдаг болоод ингээд иргэд маань өөрсдөө ая
хамтаа тухтай байх орчин нөхцөлөө сайжруулах тал дээр өөрсдөө ингээд хичээгээд ажилладаг болсны дүнд одоо нэгдүгээр хурал маань одоо ер нь бол одоо ингээд хамгийн гоё том талбайтай ингээд 50 амгалан бас нэг ийм орчин бүрдээд байгаа. 2016-аас 20 онд говьсон чинь дүүргийн иргэдийн урлагийн төлөөлөгчтэй. За өнгөрсөн 4 жил гэдэг бол бага хугацаа биш. 4 жилийн хугацаанд яг дүүрүүд одоо өөрөө чинь бол одоо иргэдийг төлөөлсөн төлөөлөгчийн хувьд хийсэн одоо бодиттой сэтгэл хангалуун тэр ажилдаа сэтгэл хангалуун байгаа бодиттой ажил нь ямар ажил вэ? Би чинь сонгон найрхан дүүргийн 29 дугаар оноос сонгогдсон төлөөлөгч. Манай 29 дугаар хороо гэдэг маань Москва орол даргун орчмын өрхөд хамаардаг. Тэгээд одоо анх 16 онд сонгогдоход бас иргэдтэй хамлж исэн 29 дугаар хороо маань сонгон найрхан дүүрэг сургууль цэцэрлэггүй цөөхөн хороодын нэг байсан. Өнөөдрийн байдлаар 960 хүүхдийн сургуулийн барилга ашиглалтанд ороод энэ жил хүүхдүүдэд хүлээж аваад эхэлсэн байна. 280 хүүхдийн цэцэрлэг мөн ашиглалтанд ороод үйл ажиллагаа эхлээд явж байна. Тэгэхээр манай 29 дугаар хороонд одоо хамгийн гол тулгамжис асуудал бол сургууль цэцэрлэгийн асуудал байсан. Энэ асуудал бол бүрэн шийдэгдсэн. Сонгон найрхан дүүрэг бас нэлээд онцлогтой дүүрэг. Миний бодлоор одоо нийслэлийн хүн амын 30% сонгон найрхан дүүрэгт байдаг тий. Дээрээс нь Монгол улсын хүн амын 10%. Тэгээд энэ дүүргийг бараг 2 хуваах хэмжээнд эргэждэг шүү дээ. Бас эргдээд л яваад байгаа тий. Тэгээд энэ том дүүргийн хувьд бол бас одоо иргэдийн ахуй амжиргааны түвшний хэмжээгээр ярих юм бол бас нэлээд доогуур түвшинд яригдаг. Хүн ам олонтой түвшин доогуур гэдэг барилгажилт багч гэдэг шиг тий. Нэлээд олон тийм одоо онцлог юм уу одоо дотоод өлмөг зүйлэгтэй дүүрэгтэй энэ дүүргийн иргэдийг төлөөлж байгаа төлөөлөгч гэдэг бол бас яг энэ чиглэл рүү их ажлууд хийх одоо төлөвлөгөөтэй байгаа байх. Тэгээ ялангуяа өөрөө ч хувьд бол өөрөө бүтээн байгуулагчд би хувьдаа хэлнэ. Яа тэгэхээр барилгач бай, хүнсний салбарч бай. Ерөөс яг энэ чиглэлээр ажилласан хүмүүний хувьд бол бас сонгон найрхан дүүрүүд энэ чиглэл рүү хийх ажлууд байгаа юу? Хот төлөөлөлтөд байлгүй яг одоо сонгон найрхан дүүргийн маань онцлог байна. Газар нутгийн хэмжээ томтой. Хамгийн захын үсэд оршдог. Дээрээс нь улсын хэмжээний нийт хүн амын 10% ингээд оршин суудаг. Тэгээ хөдөө орон нутгаас хүмүүс их ирдэг одоо ингээд захын дүүрэг учраас хамгийн түрүүнд ирээд хот орж ирэл сууршдаг ийм дүүргүүдийн нэг. Дээрээс нь мал аж ахуй эргэлдэг иргэд байна. Гэр оролын иргэд маш олонтой. Дээрээс нь байшин оролттой гэдэг онцлогтой. Энийгээ даваад бас төрийн үйлчлэгийг бас яаж иргэдэд хүртээмжтэй түргэн шуурхай хөрөхгүйгээд нэлийн бэрхшээлүүд гардаг. Тийм учраас 2018-9 онд одоо бас дүүргийнхаа бүт зохион байгуулалтад өөрчлөлт оруулаад сонгон найрхан дүүргийг бас 2% авах уу гэдэл яригдчихсэн. Тэгээд ямар шийдэл төрсэн бэ гэхээр хороодоо нэмье, хороодынхаа тоог хороодоо хуваагаад хороодынхаа тоог нэмийгээд 32 хороотой байсныг 43 хороотой болгосон. Ингэснээр төрийн үйлчлэгээ бас иргэдэд илүү хүртээмжтэй хүрэх нөхцөл бүрдэж байгаа. Яагаад гэвэл хороо хуваагдсанаар хорооны барилга нэмж гин тэнд төрийн үйлчлэгээ явуулах албан хаагчдын тоо нэмж гин мөн одоо эрүүл мэндийн салбарт өрхийн эмнэлгийн тоо нэмж гин гэх мэтчлэн төрийн үйлчлэгийг бас иргэдэд яаж ордон шуурхай түргэн хүргэх вэ гэдэг ийм боломж бүрдэж байгаа юм л да. Энд чинь сонгон найрхан дүүргийн 30 дугаар хороонд байна. Сая одоо дээшээ явж үзлээ ш. Тэгээд айлууд бас их гоё амьдардаг болчихтой. Дээрээс нь зам айлуудын гудамж хоорондын зам, гэрэлтүүлэг, хүүхдийн тоглоомын талбай гэд айгүй хэм хийгээд байгаа мэн гэвтер яриад ишцээ. Өөр уулын орой дээр хүртэл айгүй гой тогтчуулаад цэцэрлэг шиг тий цэцэрлэгийн дайны хүүхдийн талбай нэг гэдэг. Тий айгүй гой санагдаж ш. Тий. Ер нь бол өнгөрсөн 4 жилийн хугацаанд бас дүүргийн хэмжээнд ялангуяа гэр хороол дунд ч гэсэн энэ засмал замын шинээр тавих, засварын ажлууд, мөн гэрэлтүүлгийн ажлууд, тогтчлтын ажлууд бас нийлээдгүй хийгдлээ л дээ. Одоо яг одоо хэрэгжиж байгаа Австрийн засгийн газрын тусламжаар хийж байгаа гэрэлтүүлгийн ажлын хүрээнд ер нь дүүргийн хэмжээнд гэр хороол бүрэн гэрэлтүүлэхтэй 100% гэрэлтүүлэхтэй болгоё гэсэн зорж ажиллаж байгаа бас ажлууд хийгдэж байна. Мөн ихээхэн ажил хийгдлээ гэсэн хэдиж бас хийх ажлууд бас зөндөө байна. Харин тэгээд гэхдээ ямар ч хийгээд байгаа сайн хэрэг. Гэрэлтүүлэг сайн байна гэдэг чинь аюулгүй байдал талаас нь ерөөсөө юм болж байгаа шүү дээ. Тэглэг байх одоо гэмт хэргийн сурчсан сэргийлэх, илрүүлэлттэй иргэдийн бас аюулгүй байх орчин нөхцөлд
гэрэлтүүлэх маань хамгийн чухал төлөвтэй юм. Гэр оролцоонд ялангуяа. Тэ өвлийн цагт бол эрт харанхуй болдог. Хүүхдүүд нөгөө яг хичээл гараад явдаг үед те. Гэрэлтэй байна гэдгээр сайхан. Сая бас иргэдээс уулзчихлаа би асууж илаа л ингээд өгсөө явж хахад те. Гэтэл зөвөр ерөнхийн нэг сэтэл нь утга санааг нь юу гэж хэлж тайлбарлаж байгаа гэхээр хуучин цагт бол байшин хороол, гэр хороол гэж ялгаа байлаа. Ингээд нэлээд эрс ялгаатай. Тэгвэл энэ ялгаа маань багаар арилж гин гэдэг утгыг хэлж байна л да. Тэгэхээр энэ яалтчгүй нөгөө нэг явж нөгөө бодлогын төвшин сайн хэрэгцсэний үр дүн гэж би хараад байна зү. Яг үнэ. Энэ одоо бодлогын төвшөнд тодорхой ажлуудыг үр дүнтэй хийсний бас нэг илрэл юм уу гэж ярьж байгаа. Одоо ингээд хүмүүсийн маань амьдрах орчин, гэр оролт, амьдрах орчин гэдэг зам талбай, гэрэлтүүлэг, дээрэс нь одоо халаалт дулааны асуудал, цэвэр усны асуудал шийдэгдэд ирэхээр хүмүүс заавалжгүй орон сууцнд бас амьдрахгүйгээр өөрсдийн байгаа газар дээрээ бас амьдралгаа сайжруулад, байшин хороогоо сайжруулад ингээд амьдрах таатай орчин нөхцөлөх юм боломж хүртэх юм л да. Та бүхэн бол нэг үе хоёр байна. Яг ингээд залуу үеийнхаа зүйлийг ингээд дурсаад байсан ч тэр миний одоо жишээ нь залуу үеийн гоё дурсамж надад яг энэ цогт бодогдож байгаа байхгүй. Жишээ нь одоо та яг энэ нутагт өсөж өндийж идэр залуу насаа өнгөрөөсөн хүний үед мэдээж тав дурсамж дурсагдж байгаа бах. Тэндээсээ та нэгийг онсож хэлээч. Энэ үүнтэй холбоотой ямар дурсамж танд байна? Би одоо эндээс боддгийг автобусанд л их уралддаг байсныгаа л айгу тийм тод томрон үлдсэн байна да. Тэр үе багтдаггүй байсан тийм ерөөсгүй гээд клейст гараад ингээл баг угтажгүйгээл дагажгүйгээд л ингээл гүйдэг байсан. Тэгээд л нэг оюутан байсан. Билет шалгалт гэдэг тэр үед явдаг байсан. Билеттэй билетгүй явна. Гэт билетчиг аргалан кассерыг тий аргална гэдэл одоо манай найз зууч айгу хөгжилтэй олуулаа явахаар хэлгүү мэлгүү болж үзсэн. Тэгээд баригдаад чимхүүлээл хөөгдөл гардаг. Бас гоё түүх тий. Тэгээд язрын хөгжилтэй байл шүү дээ. Тэг баян оюутан ч гэж юу байлаа тий. Тий юу байлаа. Тий. Яг тий. Манай нэг найз анх удаа нэг утас гараад нэг манайхны нэг нь утас авцсан. Нэг 100 төгрөгтэй 50 төгрөг өгөөл. Тэгээ хөхт гээл өгөөл гүрих гэжсэн чи утсан дуурсан чи эцсэндээ 100 төгрөгөө өгсөн гэл бууж ирээд ууралж одоо нэр шал хэрэггүй үед хүн рүү залах. Энэ гэр оролт гэлтгөө одоо айлд бас их гоё амьдрдаг болсон байна. Тэсээ одоо энэ Сонгон найрган дүүргийн 30 дугаар хороогоор сайн ингээ явлаа шүү дээ. Тэгэхэд ингээ айлууд ингээд хашаандаа мод тариад байшин ингээд ижилсээд их гоё тухтай амьдрдаг болчих бас тий. Тэр бол бас хувь хүний айлуудын бас өөрийнх нь юу атах шиг байна тий. Арчаатай айлууд бол бас гоё амьдрах шиг байна тий. Тий арчаатай хөдөлмөрч айлууд бас их гоё тогтжуулдаг болсон байна л да. Одоо манайхан ч сүүлийн үед бүр нэг уриалга яваа тий хашаандаа сайхан амьдрцгаая гэдэг ингээд тэр одоо олон нийтийн уриалгын дунд ч юм уу иргэд маань бас орчин нөхцөлөө өөрсдөө бүтээгээд аягүй гоё сайжруулдаг ийм юмуд их байна. Үүнтэй холбоотойгоор бас одоо дүүргийн хэмжээнд одоо гэр хорооллын дунд одоо энэ машины авцамыг одоо бүрэн одоо засмал замтай болгоё гэдэг зорилтууд тавигдаад одоо Сонгон найрган дүүрэгт бол одоо гэр хорооллын дунд авцамын бүтээн байгуулалтын ажлууд өмнөх жилүүдээс маш эрчимтэйгээр 4-5 дахин их хөрөнгө оруулалт зарцуулан энэ ажил хийгдэж байгаа. Тийм байлээ. Одоо энэ юу нэ нэгдүгээр хоолны араар гараал ерөөсөө 21 дугаар хоол ортлоо дотор битүү гэм засмал зам байлээ. Засмал замтай болсон. Гоё юм байлээ. Тэр чинь ерөөсөө урд нь одоо бидний жоохон багт бол юу тийм байдгүй. Тийш одоо гэр хороолол гэр орол ингээл нэг шорон замаар явдаг гэсэн. Одоо сая өнгөрсөн 4 жилийн хугацаанд гэхэд Сонгон найрган дүүргийн хэмжээнд бүтээн байгуулалтын ажил өмнөх жилүүдээс 5 дахин их буюу 300 гаруй тэр бум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийгдсэн. Сургууль цэцэрлэг, эмнэлэг, энэ зам засвар, гэрэлтгүүлэг гэх мэтчлэн. Олон талтай хүн чинь иргэдийн нөгөө нэг хүлээж байгаа байдал, итгэл үзүүлж байгаа байдлыг маш сайн мэдэрдэг, онцлогтой гэж би хараад байгаа байхгүй. Тэгэхээр энэ тал дээр бас таны ажилд бас хийхэд бас давуу тал болдог бах тий. Иргэдийн урлын төлөөлөгч маш олон хүмүүстэй харьцаж байна л да. Одоо хорооны дүүргийн иргэдтэй маш олон зан чанартай, харьцаатай тий маш олон төрлийн асуудал ярьсан тий ийм хүмүүстэй өдөр тутам ер нь уулзч идэг, учирч идэг. Тэгээ тэр болгонтой бас хүмүүстэй саналуудлыг тий асуудал нь юу вэ? Асуудлын мөн чанар нь юу вэ? Шийдвэрлэх боломжтой ажлууд байна уу? Тэ ер нь ямар гарц гаргалгаа байна гэл гэх мэтчлэн хүмүүстэйгээ бас их л ярилцдаг л да. Одоо уулзж байгаа хүн болгонтой хүмүүсийн саналуудлыг сонсно. Тэгээд арга зам юу вэ шийдвэрлэх гэдэл бас гэл холбогдох байгууллагуудад уламжлал нараас нөөцлөлтөн гэл гэх мэтчлэн одоо дүүргийн төлөөлөгч ажиллаулдаг гэл иргэдтэйгээ байнга л уулзаж учирч идэг, харьцаж байдаг ийм л онцлогтой ажил.
гишүүнээ зөвлөхөөр бас давхар ажилладаг тий. Учирлаг гишүүн өөрөө бас сонгон найргын дүүргээс сонгогдсон гишүүн. Тэгэхээр энэ бол хаадын бас ингээд баг болж ажиллахад айгүй нөлөөтэй байдаг байх гэж би бодож байгаа. Тэгэхээр нэгдүгээр төр төлөөлж байгаа юм байна. Мөн иргэдэг төлөөлж байгаа тий. Нийслэл дүүрэгт иргэдэг төлөөлж байгаа хүмүүс гээд бас хоорондоо баг болоод ажиллахад бас давуу талууд байдаг бах та. Тэгэлгүй яг одоо улсын их хурлын гишүүн учрал маань бас өөрөө залуу айгүй ирч хүчтэй хөдөлмөрч ийм дайчин залуу. Тэгээд дүүрэгтэйдүүдийг бүр улсын хэмжээнд томоохон одоо хууль тогтоомж иргэдэд зориулсан маш олон ажлууд хийгддэг. Энэ багт бас орж ажиллахлаар одоо төрөөс гарч байгаа бодлого шийдвэрийг те одоо яг энэ хөрсөн дээр нь хороон дээр дүүрэг дээр хороон дээр бас иргэдэд яаж хүрэх вэ? Иргэдийнхэн бас энэ хүсэл сонирхол гомдол саналыг хэрхэн яаж одоо холбогдох байгууллагуудаар шийдүүлж ажил болгож те иргэдтэй бас хүртээмжтэй байх вэ гэдэг тал дээр гишүүний ажлын албанд ажилласны хувьд бол бас давуу талууд мэдээллийн хувьд хамтарч ажиллах, бодлого шийдвэр гаргах талаас илүү давуу талтай байдаг. Энэ удаад бол нийслэлд иргэдийн төлөөлөгчдийн уралд нэр дэвшиж байгаа. Тэгэхээр энэ удаагийн одоо өөрөөчөө хувьд бол одоо манай хотод манай иргэдэд хэрэгтэй ийм төлөвлөгөө гэж онцлж нэг бидний одоо жишээ олгож хэлээч. Одоо мөрийн хөтөлбөрөөс үү те. За Монгол Ардын намаас мөрийн хөтөлбөрт маш олон зөвлөд нийслэл хотыг хөгжүүлэхтэй цаашдын хөгжлийг түргэвчлэх юм олон зөвлөд тусгагдсан л да. Эндээс яг өөрийнхөө дүүрэгтэй холбоотой сонгон найрхан дүүрэгт одоо ямар ажлууд хийгдэх вэ? Тэ цаашдын 4 жилийн хугацаанд үн цаашлаад ямар хөгжлийн чиг баримжаа барьж ажиллах вэ гэдэг талаар цогц дурдъя. Сонгон найрхан дүүрэг маань гэр хороолол ихтэй учраас үүнийг дагаад одоо удаагүй Улаанбаатар гэдэг төслийн хүрээнд одоо шахмал түвшний үйлдвэрлэл сая өнгөрсөн жилүүдэд хийгдээд бас Улаанбаатар хот маань утааны хэмжээ харьцангуй буурлаа. Үүнийгээ эрчимжүүлээд өнгөрсөн жилд одоо алдаатай байсан, оноотой байсан алдаагаа засъя. Одоо шахмал түвшний хүртээмж бас хангалттай хэмжээнд байгаагүй. Иргэд маань бас өвлийн үйлрэлт бас түлшний асуудалтай байсан. Ийм учраас энэ жилийн хувьд энэ шахмал түлшний хүртээмж хангамжийн асуудлыг илүү эрчимжүүлье. Үүнийг борлуулдаг цэгийн тоог нэмэгдүүлье. Хангалттай хэмжээний нөөцөлж авъя гэдэг ийм ажлууд бас хийгдэнэ. Хоёрдугаарт одоо энэ гэр хороолд оршин сууж байгаа иргэдийнхэн ая тавтай тухтай байх нөхцөлийг хангах үүднээс газраа өмчүүлсэн. Дээрээс нь цэвэр бохрын асуудлаа шийдэж хувийн орон сууц барих хүсэлтэй иргэдтэй бас эдийн засгийн хувьд зээл тусламж энэ хэмжээг нэмэгдүүлнэ гэсэн ийм зорилт тавьсан байгаа. Мөн одоо гэр хорооллын хотын төвд ойрхон байгаа гэр хорооллын иргэдийг нэг яндан нэг орон сууц гэсэн хөтөлбөрийн хүрээнд одоо орон сууцчлуулах хөтөлбөрийг үе шаттайгаар явуулъя гэсэн ийм төлөвлөгөө байгаа. Мөн одоо гэр хорооллын иргэдийн одоо дундах одоо дид бүтцийн асуудлыг хөгжүүлэх ингэснээр бас орон сууцныхаа хэмжээг нэмэгдүүлье. Мөн одоо хямд түрээсийн орон сууцны барилгачлалтыг нэмэгдүүлье. Ингэж бас гэр хороолт байгаа оршин суугчид маань одоо хямд төсөр зардлаар түрээсийн орон сууцнд амьдрах нөхцөл болцоог сайжруулъя гэдэг зорилтууд тавьж ажиллаж байна. Мөн одоо сургууль цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлье. Одоо дээрэс нь олон улсын хөтөлбөр хэрэгжүүлсэн чанартай ийм боловсролыг олгодог сургуулиудын тог сонгон хайрхан дүүрэгт нэмэгдүүлье гэдэг ийм чиглэл бас барьж ажиллаж байна. Сонгон хайрхан дүүрэгч одоо энэ цам ханы материалаас цаашаа дан гэр хороол боловч байна. Ер нь тий ханы материал орбитоос цаашаа. Тэгэж барилгажуулахыг төвийн шугам байгуул гайгүй болох уу те? Тий одоо сая өнгөрсөн 4 жилийн хугацаанд бас энэ Баян хөшөө дэд төв гэдэг одоо дэд бүтцийн ийм дэд төвийг Баян хөшөөнд бүтээн байгуулалт хийгдээд үүнийгээ дагаад ингэснээр тухайн Баян хөшөөд бүсэд одоо дэд бүтцийн асуудал шийдэгдснээр орон сууцны хөтөлбөр хэрэгжих айлуудаас одоо газрыг аваад тухайн газар дээр нь орон сууцаар солих ч гэдэг юм уу. Тийм орон сууцны хөтөлбөр хэрэгжих боломжтой болж байгаа. Үүнийгээ өргөжүүлээд эх 4 жилд орбит дэд төв гэдэг дэд төвийг ашиглалтанд оруулж ингэснээр орбит үсэд бас орон сууцчлах хөтөлбөрийг эрчимжүүлье гэдэг ийм зорилт тавьж ажиллаж байгаа. Тэгээ олон салбарт ажилласан одоо ажлыг багаас нь эхэлсэн хүний хувьд бол бас ингээд олон ажлууд хийхэд туршлагатай
ханцуу шапаад авах боломжтой болов уу гэж харж байгаа. Тэгээд ямар ч гэсэн сонгуулийн үеэр ингээд уулзаад зав гаргаад бидэнтэй ярилцсан маш их баярлалаа. Тэгээд амжилт хүсье. За баярлалаа. За амжилт хүсье. За баярлалаа. Баярлалаа. За.